байна уу? Нандагийн ток шоу эхэлж байна. Өнөөдөр ток шоуг үзэхээр суугаад харуулсан суугаа үзэгчдэдтэй зэвсэгт хүчний 91 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Өнөөдөр мөн манай нэвтрүүлгийг үзэхээр студид дотоод хэргийн их сургуулийн оюутнууд болоод Төвшөө дээд сургуулийн оюутнууд хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхэндээ баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочинтой үзэгчтэйгээ одоо уулзах гэж байна. Өнөөдөр би зочноо нэгэн улс төрч эрхмийг онцлсан байгаа. Ингээд нэвтрүүлгийн зочноор Арчилсан намын дарга Норвегийн Алтан хуй ураг дээрлээ. Бүгдээрээ хамтдаа өгт авцгаая. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. Танд бас зэвсэгт хүчний 91 жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. Тэгэхээр би таны талаар мэдээлэл тайлаа л да. Гэхдээ ер нь та телевиз болон радио сонь сэтгүүлээр дандаа л яг хийж байгаа ажлынхаа талаар, улс төрийн талаар их ярилцлага өгдөг юм байна. Тэг би өнөөдөр тантай илүү хувь хүн талаас нь ярилцъя гэж бодож байна. Би таны тухай мэдээлэл үзсэн чинь багада Алтан туяа гэдэг нэртэй байсан юм байна. Тэгээд дуудах нэрийг эцэг их, дуурс халдрыг өөрөө гэдэг энэ нэрийн түүхийн тухай яриагаа эхлэе. Тэг яаж яваад Алтан туяаг болсон юм болоо? За би чинь гэртээ гарсан хүүхэд гэсэн. Тэгээ манай хажуу айлын эмээ орж ирж их барьж авсан. Тэгээ тэр эмээ их барьж авахдаа манай нутагт бол хүүс ээж гэж ярьдаг. Хүүс ээж нэм чинь та нэр одоо өгөөч гэсэн чинь Алтан туяаг нэр өгсөн байлээ. Тэгээ манай аав ээж одоо яг өөрснөө нэр өггээ хэлсэн. Тэгээ их барьж авж байгаа хүн нь бол Алтан туяаг нэр өгчөөр уг нь харахад улаан цаам эрэгтэй хүүхдээсэн гэсэн. Тэгэл одоо юу ч хэлж чадахгүй. Тэгэл Алтан туяа болсон юм байна. Тэгээ би 10 жилдээ Алтан туяа, оюутан байхдаа Алтан туяа, их сургууль төгсөөд багш болохдоо за 90 од нэг эмэгтэй нэртэй яваад байх чи бас яахан холион бантан болоод байна. Охтууд ч гэсэн андуураад байх юм. Тэгэхээр ерөөсөө жинхэнэ эрэгтэй нэр олдоо хэрэг гээд. Тэгээд Алтан туяаг болгосон юм байна. 23 настайдаа би Алтан туяаг болсон юм байна. Холион бантан болоод байна гэдэг чинь нэрнээсээ болоод бас хөгжилтэй зүйлүүдийг тохиолддог байсан уу? Оо янз янзын болно да. Ер нь оногоотой юм их болно. Зүгээр нэг жишээ хэлэхэд 1-р курс физикийн 1-р ангид орчоод байж исэн чинь 3 сарын 8-нд эмэгтэйчүүдийн баяр болоод. Тэгээ манай одоо их сургуулиас номын сангаас хамгийн их олон ном авч уншсан эмэгтэй оюутныг шалгаруулсан чинь миний нэр зохиж явсан юм. Гэх жишээтэй ер нь бол их инээдтэй их болно л да. Тэгээ ер нь 20 жил яваад ерөнхийдөө бас залхахгүй юу. Тэгээ энэ чи 20 гарч байгаа 23 хүрж байгаа хүн чинь бас цаашаа өөр юм бодно үстэй. Тэгэхээр нэг эмэгтэй нэртэй яваад байхаас дэмээ юм уу л гэж одоо тэгээ сайсан. Тэгээд яага хуйгийг хэн залгасан юм бэ? Та өөрөө шийдсэн юм уу? Хуйгийг лам багш залгасан. За. Би болохоор ингээд туяаг л авчи, алтан юм алтан болгочих гэсэн чинь манай аав ээж хоёр бас одоо лам хард үзүүлсэн чинь ардталд нэг юм байх юм байна гэ тэгээд Алтан туяаг болцсон. Хүний нэр бас хувь заяатай нэг холбоотой байдаг гэд сонсч байсан. Ер нь та гэхдээ нэрээ өөрчилснөөр таны хувь заяанд өөрчлөлт орсон болов уу? Юу гэж боддог вэ? Орсон да. Нэлээд орсон. Одоо Алтан туяаг байсан бол одоо ямар болох юм бэ хэмээтгүү. Улс төрд байх болов эмэгтэй нэртэй хүн? Одоо эмэгтэй шүдэл мэдэх байх та. Аавын сургаал Алт, ээжийн сургаал Эрдэм гэдэг таныг аав ээжт нь хэрхэн хүмүүжүүлсэн бэ? Манайх ингээд 8 хүүхэдтэй айл. Би өөрөө 5 дахь хүүхэд нь. Тэр үед чинь одоо 5 хүүхэд гарангуут ихийн алдрын 2 дугаар одон авдаг байлаа. Тэгээ би ээжийнхээ ингэр дээр бас ингэж одон авчирсан хүүхэд, одонгийн хүүхэд гэдэг байсан. Тэгээ 8 хүүхэдтэй тэр үе айл чинь бол нэлээд олон хүүхэд бужигсан айл. Тэгвэл манайх бол нэлээд одоогийнхоор бол нэлээд тийм диктатуртай, сахилга баттай ерөөсөө тийм их цэвэр цэнцгэр тийм айл байсан. 8 хүүхэд байгаа эсэх нь баг мэддэгддэггүй л тийм айл байсан л да. Тэгэхээр манай одоо Монгол Ардын зүрц зүгэнд аавын сургаалалт, ээжийн сургаал Эрдэм гэдэг манай аав ээж хоёр бол гэрийн хүмүүжлийг бидэрт их сайн олгосон юм байна гэж би бүр хэзээ хойно бол анзаардаг. Бүр багасаа ингээ юмд эмхтэй цэгцтэй, хариуцлагатай. За манай нутагт нэг ярьдгүйг бол яс хийдэг юмыг. Эхлүүл бүр яс дуусгадаг. Яагаад эхлүүл яс дуусгадаг гэхээр бас дутуу хийж болно шүү дээ. Би чи хүүхдийн юмыг бас дутуу хийн шүү дээ. Дутуу хийхээр манай гэрт ямар шийтгэл ирдэг вэ гэхээр дахиж хийдэг шийтгэл ирдэг.
Одоо нэг юм чи 3 дахиж хийх юм бол сүүлдээ юу гэж ойлгосон гэхээр ерөөсөө нэг л хийх нь дээр юм. Яах юм бэ? Тэр дөрвөө уг нь сайн шалгадаггүй айл бол нэг халтур хийгээл хайна шүү дээ. Гэтэл манайх ээж 3 шалгаж байгаа юм чи 3 дахиулж байгаа юм чи одоо яа их вэ? Тэрнээс хойш би үндсэндээ ажлыг нэг л удаа хийдэг. Гараас гартлаа хийдэг. Дахиж хийх тухай ойлголт байхгүйгээр ингэж хүмүүцсэн хүүхдүүд байгаа манай хүүхдүүд. Эрхэн баян эрдэм ном гэдэг. Та дунд сургалт хэд сурдаг хүүхдээ Алтан туяа хэр нэр хүндтэй сурагч байв? Зөвхөн Алтан туяач биш. Манай 8 хүүхэд бол Норвегийн хүүхдүүд гэдэг увсах мэддэг. Норвегийн хүүхдүүд бол одоо толгойтой. Норвегийн хүүхдүүд бол их тийм хүмүүжлтэй гэсэн. Тэр үеийн социализмын үеийн нэрдэм ярьж шít. Тийм байсан. Тэгээ би манай ах эгчнээс надад одоо ном сурах сонирхол хүслийг эрмэлзлийг хөгжөөхөд их дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ энэ Баттугтхын дүү чинь алтан хуйг байхгүй гэхээр бас ахын нэрийг чинь хамгаалах гэж чардаж өгнө шүү дээ. Тэгээ бас нэлээд гайгүй сурдаг. Ер нь бол 10 жилээ би онц төгсөжсэн. Тэр үедээ аймагт нэг хүүхдүүдийг хуваар авахт нэг байр эзлүүлэхэд нэгд орж исэн. Гэхдээ энэ бол бас тэр медальтай төгсдөг гэдэг чинь онцорж байгаа хүмүүсээ тий. Тэр бол ах эгч тэгээд аав ээжийн л юм нөлөө. Манай аав бол ер нь бас тийм тэр үедээ бол их тийм бичгийн хүн байсан. Зохион байгуулагч хүн байсан. Монгол бичгээр бичнэ. Ээж тань юу байдаг гэсэн? Манай ээж бол ногоо ялгадаг хүн байсан. Одоо ногооч гэсэн үг. Зойронд ногоо ялгадаг. Ажил хийвэл ам тосноо гэдэг. Та анх ер нь хэдэн настайдаа ямар ажил хийж яваа? За миний энэ 10 хуруунд багтахгүй төрлийн ажлыг хийжсэн. За анх ингээд 7 дугаар анги төгсөөд 100 ээж мэн юу гэсэн боорцог идэж хэвдэж яхаар явж ажил хий гэсэн. За 7 дугаар анги төгссөн. 7 дугаар анги төгсөөд. Тэгэхээр тгийн нэрээ зүгээр хэвдэж яхаар яваад ажил хийгээд аймгийн төвөөр явсан чи тоосхны үйлдвэр гэж байсан. Тэгээд тэнд очиод би ажил хийх гэсэн. Тэг гэд хүүхэд мөгд гэж ялахгүйсэн шүү дээ. Тэгээд 7 төгсөөд би тоосго, цогтөг, машинд ачдаг, буулгадаг, зөөдөг, шатаадаг тэр ажлыг бол 100 хийсэн. За тэрнээс хойш урамшсан. Яагаад тэгэхээр хүн чи ажил хийгээд анхныхаа цалин аваад тэр үед бас сурах чиг ингээд худалдаж авдаг байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар ажил хийгээд олсон мөнгөөрөө сурах хүчгээ худалдаж аваад цаанаас нэлээд хэдэн төгрөгтэй. Тэр мөнгө нь бол би өөрөө ном авах худалдаж авах эрхчлөөг олж авч ирсэн. Сурах хүчгээс гадна өөр унших сонирхолтой олон ном байсан байхгүй. Тэрнийг худалдаж авах мөнгөө бол тэндээс олсон. Яг хэдэн төгрөг авч ирсэн бэ санаж байна та? За тэр үед чинь бол мөнгөний хан шиг чанга байсан нэг 30 40 төгрөг авч ирсэн. 30 40 төгрөг бол тэр үед чамлахааргүй мөнгө байсан. Тэгээд 7 дугаар ангидаа тийм ажил гээд. Үүнээс одоо төгсөөд ингээд урамшаа. Тэгээ 8 төгсөнгөт одоо ээжээр хэлүүлэхгүйгээр өөрөө за одоо би явж ажил хийнэ. Хаашаа явах гэж байгаа ч гэж асуугаагүй. Тэгээ замын машин цуугаад нуурын хөвөө явал нууранд очиод давс гаргаад. За тэнд бол нэг бараг 100 гаруй төгрөгийн ажил хийсэн. Тэгэхээр тэр үеийн 100 төгрөг гэдэг бол их байлаа гэж би хэлэх гэж байгаа. Яагаад гэхээр цэвэрлэгчийн гэдэг юм үүсгэгчийн сарын цалин 200 төгрөг байсан. Тэгэхэд бол нэг 100 гаруй төгрөгийн цалин авсан. Ер нь ингээд нэг 7-8-аас эхлээд ажил хийгээд цалин гэдэг юм мөнгө тоолоод тэгээд нэг тийм ажиллах хүсэл эрмэлзэл сонирхол бол их бий болсон. Ажил гэдгийг бол одоо багаас л их тэгж өөрөө сонирхож тэгээд нөгөө хэд гурван төгрөгийг авч үзсэн болохоор их эрч хүчтэй ажилтдаг байсан. Би өнөөдрийнхөө нэвтрүүлгийн асуултыг асуух юм дандаа Монгол ардын зүр цэцэн үгсээс хэлээд байгаа хэрэг үзэгчид анзаарсан болоос мэдэгдсэн байх гэж бодож байна. Тэгэд би энэ үгсийг зориуд хэлсэн юм аа. Яагаад тэгэхээр өнөөдрийн зочны маань гаргасан мүлжүүртэй үгс гэдэг ном байт юм байна. Энэ номыг нэлээд мүлжлөө. Янз янзын үгс мартцсан байсан үгсээ сэргээлээ. Эдгээр үгнүүдээс ашиглаж бас би асуултынхаа өмнө зориуд оруулсан. Энэ номыг та яагаад гаргах болсон юм бэ? Үнэхээр бас зүр цэцэн үгсээс гадна онч мэрэгүү үгс бодвоштой их олон үгнүүд байлаа. Нөө хүн хэлхээс нааш цаас жичгээс нааш гэдэг шиг тий. Манай дүү Отхон баяр битээр манайхан нэг тойроо сууж агаад гоёрны манай аав ээж хэлээд идэг. Бид нарыг сургасан хүмүүжүүлсэн энэ үг чинь бас хүмүүст хэрэгтэй байх юм биш үү? Эренчтэйгээд бас аав ээжийнхийг хэлжсэн юмыг ерэн сэргээгээд нэг ном болгоод энэ номон дотор оруулаад тавьгээд. Наад ном чинь бол тэр чигээр бас манай аав ээж хэлсэн биш л дээ. Манай аав ээж хэлдэг үгнүүд, үгэлдэг үгнүүд, загнадаг үгнүүд, дээр нь Монгол ардын зүр цэцэн үг, дээр нь бас онч мэрэгэн үгс, дээр нь бас зүй тогтлын хууль гэдэг ингээд нэлээд хэдэн
хэсгүүд орж байгаа. Тэг би бас өнөөдрийнхөө нэвтрүүлгийг илүү хөгжилтэй, сонирхолтой болгох үүднээс тантай бас зүрц зүүгээр цэц булаалдах гэх юм уу та. Нэг жоохон тэмцээн зохиоё гэж бодож байна. Би өөрөө бол тийм мэрэгэн түргэн зүрц зүүг сайн мэдэхгүй. Тэгээд үзэгчдтэйгээ өнөөдөр студид нэвтрүүлэг үзэхээр барыг 70-аад үзэгчд ирсэн байна. Бүгдээрээ хамтраад өнөөдрийн зочинтой зүрц зүүгээр одоо цэц булаалтыг гэж бодож байна. Дөрөв нь бол ихэнгийн би хэлнэ, та хэлнэ, үзэгчд маань хэлнэ, дараа нь үзэгчд та хэдийн донд ингээд энэ уралдаа маань явах хэвээр. За тэгээ эхний үг бол хүний сайныг ханилан байж мэднэ, морины сайныг унан байж мэднэ. Аавын бид хүнтэй танилцсан. Ахтын бид газар үзгэж. Сур бас дахин сур. Хүний морь унсан хүн бүхий чатарна гэж үг байдаг. Хүний ирээ дотноо, дотроо могоо ирээ гаднаа. Үнээнийхээ сүйтэй байсныг үхсэн хойно л мэддэг юм аа гэж. Эрхийг сурахаар бэрхийг сур. Далаад тусал нэмэр. Санаа зүв бол заяа зүв. Санаагүй тарваг салаа нөх байдаг юм аа. Энэ бол санаатай бай, салаа нөхтэй бай, юм хийдэг олон аргатай бай гэж сутгадаг юм аа. Сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоо орлол. За би ч баг гүйцэтгэх гэж ах шиг шүү дээ. За би тоолъё, 5 тоолъё шүү. За 1 2 3 4 эрхийг сурахаар бэрхийг сур. Хэлсэн үү? За бид нар яллаа. Баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд бас ирсэн охин сайныг дагуул сарны гэрэл гэж хэлсэн те. Тэр охиндоо би өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Монголын цахилгаан холбоо компани энэхүү бидгийн картыг өгье. Энэ бол Миком интернет гэртээ тавиулах болоод мөн гэртээ сур утас тавиулаад 1 сар үнэгүй ашиглах хэрэгтэй ийм билгийн карт байгаа шүү. За энэ билгийг чамд өгч जैन. Баяр хүргэе. За баярлалаа. Хөлгөмдөд багтаад энэ утаа зүрцтэй өгсэй. Харин тэгж байна. Нөгөө шпиргалх маань жоохон холдчиход. Ааха. Тэг би нөгөө энэ номон дээр байгаа онч мэрэгүү өгүүдийг хараад энэ номноос ер нь нэлээ зүйлийг олж уншсан. Тэг би зориудаас ингэж утсан юм аа. Танд нэг 3 4 асуулт бэлдсэн. Та энэ асуултанд маань болвол эсвэл зүүр үгээр эсвэл онч мэрэгүү үгсээр хариулаарай гэж хүсэх байна. Гэхдээ мэдээж би энэ асуултуудыг номноос бэлдсэн учраас танд бас амар байх байхаа гэж би бодож байна. За тэгээд хамгийн ихний асуулт бол хамгийн хэцүү мэрэгжил юу вэ гэсэн асуулт. Хүн байх бол хамгийн хэцүү мэрэгжлээ гэж одоо энэ номон дотор байдгийг. Хүн байх л их хэцүү мэрэгжил. Та тэгвэл энэ мэрэгжлийг хэр сайн эзэмшсэн бэ? Мэдхгүй одоо манайхан чинь ABC гэдэг юм ярьдаг болсон. Дээрвийн 5-4% ярил нэг 4% л байх та. 4 гэж нөө. Онц биш үү, 5 биш үү? Хэцүү. Аха. Тий, эн чинь ер нь хүүхдэр явдаг процесс юм байна хүн болох гэдэг чинь. За, хоёр дахь асуулт бол та өөрийгөө юугаар чимдэг вэ? За, ер нь уулыг бол овоо чимдэг. Хүнийг бол энэ толгой чимдэг гэдэг ийм үгтэй юм л да. Тэгэхээр аль болох эрдэн боловсралтай, аль болох одоо тийм боловсралтай хүн болох хэрэгтэй. Боловсралтай гэдэг нь 3 дээд сургууль төгссөн агуулгаар би яриаггүй байна. Юм мэддэг, юмыг таньж мэдсэн, ер нь мэдлэгтэй ийм л хүн болох хэрэгтэй байлаа. За, 3 дахь асуулт бол таны хувьд хамгийн хүчтэй зэвсэг юу вэ? Үг юм байгаа. Хүний зүрхийг үгээр дулаацуулна гэж одоо дээр үеийн тийм үг байдаг. За магадгүй хүнийг бас үгээр алж болдог. Тийм учраас хамгийн хүчтэй зэвсэг бол үг юм да. Та яг одоо нэвтрүүлэг үзэхээр хүрэлцэн ирсэн үзэгчдэд болоод дэлгэцийн цанаас биднийг үзэж байгаа үзэгчдэд таалагдахыг хүсэж байна уу? Би бол өөрийнхөө л байхыг хүсдэг. Бүх хүн таалагддаг юм гэж байхгүй. Тэгвэл одоо би чи намхан нуруутай эхлээл гологдсон. Тэгэхээр өөрийгөө өндрүүлэх хэрэгтэй. Гэх жишээд ингээд миний ярьж байгаа зүйл бол энэ хүүхдүүдийн заримд нь таалагдж байгаа, заримд нь таалагдахгүй байгаа. Яасах багаасаа ажил хийсэн, юуник ажил хөдөлмөр ярьдаг нөхөр одоо орчин үеч өөр болцсон ш. Тэгээ бодоо сууж байгаа хүүхдч байгаа. Тэгэхээр бүх хүн таалагдах алба бол байхгүй. Хүн бол өөрийнхөө зорьсныхоо төлөө зүтгэдгээрэл
зүтгэх ёстой, өөрийнхөө байх ёстой гэсэн миний зарчим. Аха. Би энэ дээр бас энэ хариултыг хүсчихлээ. Бүгдэд таалагдахыг хүсвэл сүрлийн эхлэл гэсэн үг гэсэн. За энэ номон дээр бол тийм үг байдаг. Ер нь бол нэрээ бас одоо хэлэхэд бол бүгдээрэнд нь таалагдах гэдэг бол ерөнхийдөө сүрлийн эхлэл болно. Тийм учраас яах гэсэн бэ байгаагаар л байсан дээр. Тэгэхээр та Монгол Улсын их сургууль багшилдаг байсан. Оюутан ахуй настаас гал голомтой бадрааж исэн гэсэн. Анхны хүүхдээ хэдэн настайдаа үлгээд авч исэн бэ? Хэдэн настай болж ив? 27 настай даав болсон. Одоо манай үеийнхэр бол би их оройтож гэрэлсэн. Ягаад тэгсэн гэхээр бас нэг эрдэмтэн хийчих санаатай их сургуулийн багш хүн чинь. Аха. Тэгээ нэг эрдмийн зэрэг хамгаалчих санаатай яваад эрдмийн зэрэг хамгаалж харах амжаагүй. Тэгтээ 27 настайдаа би анхныхаа хүүхдийг анхныхаа охиныг болоод тэрсэн юм байна. Оюутантайгаа суусан гэсэн үү? Яг их сургуулийн багш байсан. Тэгээд оюутантайгаа суусан. Аха. Аха. Одоо том хүүхэд нь хэзээ вэ? Одоо том хүүхэд маань 27 таа. Аха. 27. 27 таа. Аха. Одоо таны баг хүүхэд хэдтэй? Баг хүүхэд 4-тэй. Аа. Амьдралдаа бас нэг өөрчлөлт хийсэн гэж би сонссон. Тэг яг би ч одоо амьдралаа өөрчилсөн. Тэгээд одоо том 3 хүүхэдтэй, жижиг 3 хүүхэдтэй, 6 хүүхэдтэй юм байна. Хэр сайн аав байна вэ? Энэ нэг аав болох амархан аав байх хэцүү гэд бичсэн байлаа бас. Янз янз юм байлээ. Би хүүхдийг ингээд нөгөө нэлх нойтон байхад нь бол их сайн аав юм. Дөнгөж гарсан хүүхдийг 2 хоногт